2012 онд Монгол Улсын их хурлаас бол нэг том шийдвэр гаргасан. Энэ хууль нь бол өөрөө төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж аймаг орон нутаг сум өөрөөсөө хөрөнгийн их усруудаа бий болгож босгож мөн одоо улсаас юм уу аймагаас татаас авч энийхээ үндсэн дээр бол иргэдээс гарсан саналын дагуу сум орон нутгийн хөгжлийн сан гэж бий болгож үүгээрээ бүтээн байгуулалт ажлууд хийх боломж нь бүрдсэн гэдгийг хэлхийг хүсэж байна. Өнгөрсөн 3 жилийн ажлыг ингээд нэгтгээд өгнөд үзэх юм бол бид хэд хэдэн зүйл дээр их анхаарлыг хандуулж ажилласан. За юуны төрөнд бол аймгийн засаг дарганы хамгаалалтын газартайгаа аймгийн даргатайгаа мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд тусгацсан ажлуудаа хэрхэн одоо хамтарч шийдвэрлэх вэ гэдэг дээр бол саналаа тохирсон. Тухайлх юм бол одоо яг дэд бүтээн байгуулалттай холбоотой томоохон ажлуудыг бол аймгийн хөрөнгөөр шийдвэрлэж хий. За яг иргэдээс гарч байгаа өдөр тутмын гудамжны гэрэлтүүлэг, за орчны тогтчил, хүүхдийн тоглоомын талбай, авц зогсоол гэх мэтчлийн ажлуудыг бол сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдвэрлэе гэдэг томоохон бодлогон дээр бид нар зогсож чадсан. За энэ үндсэн дээрээ бол бид нар багийн иргэдийн хурлыг зохион байгуулж иргэдээс гарсан саналуудаа эренбэлж дараа нь одоо сумынхаа иргэдийн хуралдаанаар оруулж асуудлуудыг шийдвэрлэж ирсэн гэдгийг дурдж байна. Дархан хотын гэр оролууд бол өөрөө үндсэндээ гэрэлтүүлэггүй байж ирсэн. Тэр энэ гэрэлтүүлгийг төв замаас гадна энэ гудамжинд гэрэлтүүлгийг бий болгох ёстой гэдэг дээр асуудлыг иргэдийн хурал маань шийдвэрлэж за өнөөдрийн байдлаар бол бид нар бүх одоо гэр ороолууд 10 гэр ороолын баг байгаа. Энэ гэр ороолын багууд дээр нэгээс доошгүй гудамжийг гэрэлтэй болгоно гэдэг энэ зорилтыг тавиад ажиллаж байгаа. За хамгийн ихэнд одоо үр дүнгээ өгж байгаа багууд нь бол тосгоны гэж нэрлэдэг бид нар одоо 1 2 3 дугаар баг байна. 1 2 3 дугаар баг дээр ширээ нурууны зам дагуу гэрэлтүүлгийн ажлыг бүрэн хийж дуусглаа. За 3 дугаар баг дээр 2.7 км сайжруулсан зам тавиад замаа дагсан гэрэлтүүлгийн ажлыг бүрэн хийж дуусглаа. За одоо бол 1 дугаар баг дээр 28 гэрэл бас тавигдж байна. За мөн 2 дугаар баг дээр бас 14 гэрэл тавигдах гээд ажил нь хийгдээд явж байна. За ингээд үргэлжлээд арай өндөрлөх газар байрладаг 5 6 7 дугаар 8 дугаар багууд дээр бол бид нар өндрийн гэрэлтүүлэх гэдэг зүйлийг тавьж зөвхөн одоо цуваа гэрэл биш өндрийн гэрэлтүүлгээр орчноо гэрэлтүүлэх энэ боломжийг хангах үүднээс саний нэр дурдсан багууд дээр за мөн дээр нь шинээр байгуулж байгаа хөтөлбөрөөлүүд дээр энэ өндрийн гэрэлтүүлэх ажлуудыг хийгээд явж байгаа. За хараахан эцэслэж бас энэ ажлууд маань дуусаагүй байгаа. Энэ бол түрүүний миний хэлдэг одоо 2 жил 3 жил дамж бас хийгдэж байгаа. Ерөөсөө л шууд холбоотой зүйл нь бол эдийн засгийн хүндрэлтэй холбоотой энэ асуудлуудаас тухайн компаниг өөрийнх нь хөрөнгөөр хийлгэчихэд буцаагаад одоо бид нар санхүүжүүлэх юм боломжгүй байгаа учраас ингээд удаашраад яваад байгаа тал бас бий. Гэр ороолын нэг чухал асуудал бол бид нар олон жил яригдсан замын ажлууд байгаа. За энэ жилийн хувьд бол бид нар аймагтайгаа ярилцж замын сангийн бүх хөрөнгийг бол гэр ороолын одоо зам засварын ажил дээр тавина гэдэг дээр шийдвэрлээд за яг авто замын призерээс ахуулаад энэ тосгоны 1 2 3 дугаар багийн студийн хүртэл одоо замын засварын ажлыг хийж бүрэн хийж дуусгасан байж байгаа. За энийг бол үргэлжлүүлээд дараа жилээс бол хараагийн гүр хүртэл одоо энэ замыг засаж дуусгана гэсэн юм тооцоотой ажиллаж байгаа. За би түрүүнд дурдсан бас 3 дугаар баг дээр бол намаг балчиг шалбаагтай одоо манай нэг тосгоны баг бол өөрөө юм нам дор газар байрладаг ус одоо маш ихтэй намаг шалбааг ихтэй газар. Тэгээ энд бол одоо сайжруулсан шорон замын ажлыг 2.7 км замыг 2013 14 онд хийж дуусгасан байж байгаа. За ер нь бол сайжруулсан шорон замын ажлыг бол 7 дугаар багийн за майхантай гудамж за мөн ингээд нэр дурдах юм бол хэд хэдэн газар бас хийсэн байж байгаа. Тэгэхээр ерөөсөө эргээд энэ сайжруулсан шорон замын хувьд бол би бас энэ асуудлыг ярьж байгаа дээр хүндэж ярихыг хүсэж байгаа. Ерөөсөө сайжруулсан шорон зам гэдэг нь бол яг энэ төвлөрсөн хүн амигтай газар бол бас их зохимжгүй зүйл байт юм байна. Хэдийгээр өмнөхөө бодвол сайжирсан ч гэсэн асуудал нь өнөөдөр бол буцаад бас асуудал тагуулж байгаа. Манай 1-р огийн чулуутын гудамж гэж байж байгаа. 1.5 км зам. Түүний яг тал хувь нь бол иргэд орсон сууж байгаа газрын шорон зам байж байгаа. Тэгээ яг дэрэгдээ худагтай тэгээд одоо айлууд нь яг замтай тулцсан. Энэ одоо өөрөө байнга дэндээс босдог шорон бол одоо иргэдийг аюулгүй орчинд, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл болцоог хангахгүй байх шүү дээ. Тэгээд бид нар юу гэж шийдэж байгаа вэ? 1-р баг дээр олон өөр ажлуудыг төлөвлөж явахаар ерөөсөө энэ замын асуудлыг шийдвэрлэе гэдэг дээр ярьдсан. Энэ жилийн хувьд бид нар 98 сая төгрөг 198 сая төгрөгийг төсвөлж тендер явуулаад зарласан компани шалгартсан одоо засварын ажлыг хийх гэдэг эхэлж байна. За энэ жилийн хувьд бол бид нар гүйцэд биш юм ахэд ямар ч гэсэн замаа эхлүүлээд 430 м замыг асфальтын зам болгоё гэдэг ийм тооцоотойгоор ажиллаж байгаа. Бас л хараахан компани одоо ажилдаа ороогүй байна. Гэхдээ бүх гэрээ контрактууд нь байгуулсан гэж явж байгаа жишээтэй. За түрүүн би бас ярианыхаа ихэнд хэлсэн зөвхөн орон нутгийн хөгжлийн сан аймгийн хөрөнгө оруулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтыг харахгүйгээр бид нар өөрсдөө бас ажлуудыг хийж байгаа. За тухайлбал манай аймгаас бол Дархан хотын 2 дахь авто замыг
давуулж одоо барьж байгааг та бүхэн бүгд сайн мэдж байгаа. За энэ хоёр дахь шавцаамыг барьж байгаа компанид бид нар бас хүсэл тавиад тэр газар шорооны ажлаас гарч байгаа ашиглах боломжтой хайрга дайрга энэ шороог ашиглаад манай гэр хороол руу бас зам тавьж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан. За энэ дагуу бол бид нар өнгөрсөн жил 3 баг дээр одоо энэ сайжруулсан шороон замыг тавьсан байж байгаа. Тухайлбал энэ 7-8 дугаарыг ярьж болно. 7-8 дугаагийн 8 дугаагийн бол үер гууж алгад идэгдсэн машин байтугай хүн явах боломжгүй юм газрыг бол өнгөрсөн жил манай энэ ус хөрөнгө компани хийж гүйцэтгэж өгсөн. За энэ жил бол бид нар Хавитатаас өөрөөр хэлбэл олон улсын худалдааны төвөөс Хавитатын 10 дугаар хэсэг улаан ходог гэж ярьдаг нэрлэдэг энэ хүртэлх 1.5 км замыг сайжруулсан шорон зам болгож суурийн тавьсан. Тархан сумын цэцэргийн таван газрын хүсэлтээр бас нийгмийн өмнө хүлээсэн одоо хариуцлага ухамсарлаад тодорхой компанийн хамт олонтой ярилцаад 1.5 км-ийн сайжруулсан шорон зам хийсэн юм аа. Автозам тавих нийт зардлын 50%-аас 50-аас доош хувь нь бол үндсэн суурийн шороо гэдэг. Тэгэхээр энэ суур шорон зам сайжруулсан замыг тавина гэдэг бол дараагийн удаад бид тэр асфальтын зам болох одоо бүрэн боломж нь нэгдэж байгаа гэсэн үг. За гэр хорооллын хувьд бол бид нар бас толгомдог нэг асуудал байсан бол урд нь хог тээвэрлэлт асуудал байсан. 7 хоногтой бол одоо манай нийт аж ахуйн хүчин чадлаараа бүрэн гүйцэд ажиллаад 7 хоногт нэг баг дээр бол нэг юм уу хоёр удаа хогны машин очиж үйлчилдэг гэсэн. За энэ байдлыг дасан зогсооё гэдэг үднээс бид нар багийн дарга нартайгаа иргэдийн урлуудтайгаа ярьж байгаад нэг асуудлыг шийдсэн. Нэг одоо шинэ машин авах уу эсвэл 5 одоо хуучин хэрглэжсэн машин авах уу гэдгийг багийн хурлаараа ярилцж шийдвэрлээд 5 одоо хуучин хэргэлдэг. Гэхдээ гэр хороолд явах боломжтой автомашиныг одоо авч нийлүүлсэн байж байгаа. Ингэснээр бол өнөөдөр нийт аж ахуйн яг хог тээвэрлэлтийн машинууд бол бүрэн хангалттай болсон. Одоо бол зөвхөн иргэд дуудлага өгөөд хогоо ачуулахад бол урдных шиг одоо машин тэрэг хүрэлцэхгүй гэдэг ийм асуудал байхгүй болсон гэж ойлгож байна. За орон сууцны хувьд бол их зүйлийг ярьж болно. Ер нь орон сууцны иргэдтэй бол тохиолддог хэдхэн бэрхшээлийн асуудал байгаа. Нэгдүгээрт нь хүүхдийн тоглоомын талбай, хоёрт нь инженерийн шугам хоолойн засвар, гуравт нь дээврийн засвар. За мэдээж одоо ногоон байгууламжийн асуудлууд, автозамын асуудлууд яригдана, авто зогсоолын асуудлууд. Тэгэхээр энэ бүхнийг бол бас аймаг сүмс дарга нар өөрсдөө мөрийн хэлбэртээ тусгаж оруулсан. За ингээд бол бид нэр жишг хороол байгуулъя гэдэг энэ том зорилтыг тавьж 3 жил дараалж одоо жишг хорооллыг 1 2 3 гэдгийг байгууллаа. За мэдээж одоо бас жишг хороол гэдэг том нэр тавиад тэрэндээ бас бүрэн гүйцэд окей 100% болж чадаагүй гэдгийг би бол хэлхийг хүсэж байна. Гэхдээ ямар ч гэсэн эхлүүлж нэг хорооллыг ч гэсэн нэг багийг ч гэсэн бүх байрныхны гадна тоглоомын талбайтай ядаж нэг авц зогсоол нь хийгдсэн нэг юм байгаасаа гэдэг бодлоор энэ ажил маань ихэлсэн. За энэ ажил бол мэдээж анхных нь бол 2013 онд 11 12 дугаар багийн нутаг дэвсгэрийг дамжиж хийгдсэн. За хоёр дахь нь бол манай Дархан хотын анхны одоо баг гэж хэлэгдэж болох Төмөр замын 4 өргөө багууд дээр хийгдсэн. За энэ жилийн хувьд бол 9 10 дугаар багууд дээр хийгдэж байгаа. За энэ ажлын хүрээнд бол маш олон ажлуудыг нэгэн зэрэг шийдвэрлэж чадж байгаа. Тухайлбал автозамын зогсоолын асуудлыг энэ хүүхдийн тоглоомын талбайг энэ за мөн дээр нь одоо явгууны зам ногоон байгууламжийн асуудлыг шийдэж байгаа. Өнгөрсөн жил бол энэ ногоон байгууламж үнэхээр үр дүнгүй гэснээр та бүхэн харсан. Манай хуучин дархны энэ 4 өргөө багуудын төв зам дагсан газруудад бид нар ногоон хашилттай ногоон байгууламжуудыг бий болгосон. За мөн тоглоомын талбай дотор бол ногоон байгууламжийн шинээр хийлгэсэн. За энэ бол үнэхээр одоо орон сууцны сүүлийн жилүүдэд хийж байгаа орон сууцны дотор ногоон байгууламжийг бий болгох гэсэн томоохон бүтээн байгуулалтын ажил. За энэ ташрамд бол бас нэг зүйл хэлхийг хүсэж байгаа нь бид нар зөвхөн нөгөө төсөвлөгдсөн хөрөнгөөр юм хийхээс гадна өөрт байгаа бага хэмжээний хөрөнгийг бас томоохон их ажлыг хийж болох юм а гэдгийг ногоон байгууламжтад бид нар харж чадсан. Тухайлбал бид нар материалын зөвхөн зарлан гаргаж өгöd Дархан хотод үйл ажиллагаа явуулж байгаа мэрэгжлийн сургуулиудаар Дархан өргөө мэрэгжлийн сургууль үйлдвэрлэлийн төвүүдээр энэ хашааг нь хийлгэж за мөн одоо ногоон байгууламжаа бий болгосон газар нь тодорхой хэмжээний хөрөнгөний асуудлыг шийдвэрлээд яг мэрэгжлийн сургуулиар нь одоо хөдөө аж ахуйн сургуулийн багш оюутнуудаар нь хариуцуулж ногоон байгууламжинд хариулж модыг хариулах энэ ажлыг өнгөрсөн жил одоо хийсэн амжилттай болсон үр дүнгээ өгсөн гэж одоо бид нар бодож байна. Бид нар бол агч шиг оруулуудыг байгуулад дуусныхаа дараагаар тухайн сууц өмчтийн холбоо багийн захиргаанд нь хүлээлгэж өгч байгаа. Сүүлийн үед байгуулж байгаа энэ бүтээн байгуулалтын ажлууд ялангуяа энэ төв замын гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж энэ бүгдийг бол бид нар нийтийн аж ахуй гэдэг байгууллагатай хариуцуулж өгч байна. Бас давхар
Тэгэхээр энэ нийтийн аж ахуй гэдэг байгууллага 3 жилийн өмнөхөө бодвол боловсон хүчин хүн хүчин яг л хിവэрэ байгаад байдаг. Гэтэл хариуцж байгаа, дааж байгаа ажил нь түүнээсээ хэрэгс нь хэтэрсэн. Үнэхээр хүнд байгаа нийтийн аж ахуй байгууллага бол. Энийг бол бид нар бас аймаг орон нутгийн одоо төсөв бодлого хилцэж байгаа байгууллагын хувьд бол их анхааралд авч үзэх зүйтэй. Ганцхан нэг чадсан юм бол бид нар миний санаж байгаагаар 2 жилийн өмнө жишг ороод 1-2-ыг хариуцуулах нийтийн аж ахуй дээр 3 хоорондоо баталж өгсөн. Тэгэхээр 3 хүн бүхэл бүтэн дээр 2 хорооллыг яваад өдөр тутам хараад, хянаад, цэвэрлэгээ үйлчлэгээ хийдэг бол үнэхээр боломжгүй зүйл. Тэгэхээр энд бол иргэдийн оролцоо маш чухал байгаа. Сошиал медиагаар бол тэр эвдэрсэн янзлж байгаа залуучууд байна, цэвэрлэгээ үйлчлэгээ хийгээд өөрсдөө санаачлаад хийж байгаа залуучууд байна. Ийм төрийн бус байгууллагууд, ийм нийгэмд үйлчлэгээ үзүүлдэг төрийн бус байгууллага залуучууд олон байгаасаа гэж би хүсэж байна. Хамгийн гол хяналт бол ерөөсөө орчин суугчд байна. Иргэд байна. Бүх зүйл дээр одоо төр хяналтаа тавина гэвэл үнэхээр биднэрт тийм хүч хөрөнгө болцоо үнэхээр алга байна гэж хэлхийг хүсэж байна. Нэг ажлыг туршилтаар хийж үзэж байгаа. Энэ бол бид нар 11 дугаар баг дээр камержуулах ажлыг сая хийж дууссан. За энэ камержуулах ажил маань бол 11 дугаар багийг бүрэн хяналтанд авч чадж байгаа. 24 цагийн бичлэг хийж байгаа. 11 дугаар баг дээр суурилсан камерын хувьд бол тендерт оролцсон байгаа. Тендерт шалгараад камерын үзүүлэлтийн хувьд бол нийтдээ 15 камер 3 мегапикселийн ягтралтай хэмжээтэй. Тэгээд дэд бүтцийн хувьд бол энэ шилэн кабелийн сүлжээгээр данд хайсан байна. Нэг сүлжээнд байгаа дотоод сүлжээнээс дээрэс нь одоо багийн дарганаар удирдлагууд гэдэг юм уу те өөр сумаасаач гэдэг юм уу гар утсаар бас хямжуулна. За үүнд бол 2 төрлийн ач холбогдол байгаа. Нэгдүгürt бол иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор. За хоёр дахь ач холбогдол бол энэ 11 дугаар баг бол өөрөө жишг хорооллын хүрээнд бол нэлээдгүй бас хөрөнгө оруулалтын ажлууд, бүтээн байгуулалтын ажлууд, төгсөлтийн ажлуудыг хийсэн. Тэгэхээр энэ төгсөлтийн ажлуудыг бас харж хандах ийм зорилгоор одоо энэ ажлыг хийж дуусгаж хүлээж авч байна. Туршилтаар явуулаад үр дүнгээ өгж байгаа бол бусад багуудаараа бас тавина гэсэн бодлоготой ажиллаж байгаа. Гэхдээ бүгдийг одоо камержуулаад хараад хянаад байна гэдэг бол үнэхээр төрийн хувьд бол хүнд нуруу. Тийм учраас иргэд маань ухамсартай байх хэрэгтэй гэж би хэлхийг хүсэж байна. 2 хоногийн өмнө тохиолдсон жишээг би яриа гэж бодож байна. 54 дугаар байрны урдталт энэ жил бид нар явгууны зам байгуулсан. Явгууны замыг мөн авц зогсоол хуучин хийсэн авц зогсоолоо бид нар орон нутгийн төсөв хөрөнгөөр биш өөрсдөө одоо нөөц болцоогоод ажиллаад төсвөөс мөнгө гарахгүйгээр авц зогсоолоо өргөдөх ажлыг зохион байгуулсан. Гэтэл энийг нь хангаж өгөө тавьсан байхад одоо хүүхдийн явгууны зам дээр одоо машина давуулаад тавьчих байгаа юм жишээ байна. Үнэхээр харахад бол эмзэглэмээр харагдаж байгаа. Иргэд маань одоо нэг талаасаа өөрсдийнхөө үүргийг биелүүлээч. Зөвхөн төр засгаас аливаа зүйлийг бүтээн байгуулахыг шаардахаас гадна энэ хийгдсэн юмнууд дээр бас эзэн хүний ёсоор хандаж, ухамсартай хандаж сураасаа л гэдэг зүйлийг бас хэлхийг хүсэж байна да. Ер нь саяны миний дурдсан бүх бүтээн байгуул 3 жилийн хугацаанд хийгдсэн ажлууд дотор бүх зүйл сайхан босноо гэж бас үгүй. Бидний анхны тооцсноор, анхны бодсноор ажил маань хийгдэг ажлууд бас цөөнгүй бий. Энийг бол одоо нуух шаардлага байхгүй. Энэ бол бид нар аль талдаа нэгдүгээрт одоо ажлын дадлаг дуршлаг гэдэг юм уу, хоёрт одоо тухайн гүйцэтгэж байгаа компани, за гуравт бол бид нар бас хөрөнгөө зөв тооцоолоогүй ийм одоо алдаа тутал байхыг бол үгүйсэхгүй. Тухайлбал энэ замсрын ажил дээр таны өөрөө саний асуудаг тэр 54 дугаар байрны ус тогтдог хэсэг байна. Тэгээ энэ дээр бол бид нар яг анх зургийг хийж яхад л би өөрөө газар дээр нь очиж үзэж багийн даргад танилцуулж хэлж яхад за надад бол тэр замын засах нь чухал сонирм биш байна. Энд одоо ус тогтдог энэ усыг л зайлуулж өгөх ийм зураг төсөв хийж өгөөрэй гэдгийг би хүссэн. Анхнаасаа баригдахдаа төв төвчнөөсөө энэ авцамаасаа нилээдгүү доор одоо байрлалцсан ийм байралтай учраас энэ авцамын ус дээр нь энэ үерийн ус өөрөө ингэж цуглардаг юм цэг байдаг. Энэ улмаас бол автомашин явах, хүн явах зорчих юм боломжгүй байдаг. Тэгэхээр бол гүйцэтгэх байгууллагаас бид нар ганцхан өсөж байгаа зүйл бол энэ хороолын дотор зам засахтаа бол ганцхан энэ ус зайлуулдаг энэ хэсэг дээр л анхаарлаа хандуулж өгөөч гэдэг юм хүсэлтийг тавьж ин. Тэгээд одоо мэрэгжлийн байгууллагаас тодорхой ажлын санал гаргаж хэд хэдэн бас тунгаагаар худаг хийх юм ажлын зүйлүүдийг өнөөдөр ярьж байна. Яг тэрний дагуу инженерүүд нь зураг төсөө хийсэн. Тэрний дагуу компани орж ажиллааг гүйцэтгсэн. 6 метрийн гүнтэй 2 тунгаагуур хийж өгсөн. Энэ тунгаагуур бол энэ ус шүүгднэ гэдэг тооцоог бид нар гаргаж өгсөн. За энэ бол эхний үедээ бол их одоо зүйтэй ажиллаад усаа тунгаагаа шингээгээд болоод өгсөн. Гэхдээ харамслаад цаг хугацаа явуулсан бол энэ өөрөө үр дүнг өгөхгүй байна гэдэг харагдсан. Тэгээ энийг их судлаад үзэхээр их сонир би дархны олон инженерүүдтэй уулзч үзсэн. Сүүлдээ бол би яг одоо энэ усыг зайлуулдаг тийм инженерийн ухаантай хүн байвал одоо бидэрт хэлж туслаач гэдэг хүртэл саналыг бол сошиал медиагаар бас тавьсан.
Үнэхээр одоо ч гэсэн энэ телевиз үзээ сууж байгаа хүмүүс яг энэ усыг одоо инженерийн нүднээс зүгээр таамгаар ярих биш. Тэгээд урсгачи, тийм хоолоор холбочи, эсвэл ингээ шингээчи, сорволчи гэдэг хэлбэрээр биш. Яг инженерийн ухаанаар тэрийг яаж одоо усын зайлуулах тийм боломжтой тийм хүн байвал бас бидэрт хэлвэл бидний ажил дараагийн ажил дээр бас хэрэг болох байх гэж бодож байгаа. Хоёр газар ус тогтдог байсан. Одоо өнөөдөр бол нэг газар нь тогтож байгаа. Тэгээ энэ дэр бол бид нар эргэж арга хэмжээ авч энийг бол ингээд орхихгүйгээр ажиллана гэж одоо бодож байгаа. За орон сууцны хувьд бол өөр нэг зүйл бол Дархан хот маань өөрөө хоёр дахь том хот. Олон улсын зам дагуу байдаг. Гадны бусад аймгийн зочид төлөөлөгчдөр ирээд гарахад Дархан хотод бол хамгийн түрүүнд юу арах вэ гэхээр авто замын төв замын дагуу л явж хараад. Тэгэхээр бид нар энэ төв зам дагсан орон сууцны хороолуудаа гаднах өнгө басаадын шинжилгээ гэдэг энэ санаачлагыг гаргаж энэ ажлыг бол 2 жил дараалж хийж гүйцэтгсэн. Энд бол манай Шинэ Дарханы 11, 12 дугаар баг, за Мекрийн 8 дугаар баг, за өнгөт хороол буюу 21 дугаар хороол 22 дугаар багийн орон сууцны байрнууд орсон. Зөвхөн энэ басаад бодож яах гэж бас ойлгож болохгүй. Энд одоо хуучин олон жил болсон энэ барилгын чигжээс дулаалгын ажлыг бас давхар хийгдэж явсан гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За орон сууцны хорооллын хувьд бол өөр нэг хамгийн чухал асуудал бол инженерийн шугам хоолойн засварын ажил. Өнөөдөр одоо яг саяны басаад юм уу автсан бүгдийн тоглоом бол хүний нүдэнд шууд харагдаж байгаа ажил байгаа боловч энэ инженерийн шугам хоолойн засвар бол хүний нүднээс далд хэдий ч нөгөө иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах хамгийн том одоо бүтээн байгуулалтын ажил бол энэ болж чадсан гэж хэлхийг хүсэж байна. Энд бол бас энэ сүүлийн 3 жилийн хугацаанд бол чамгүй хөрөнгө тавьж ирсэн. Тухайлбал 13 онд бид нар 1 тэрбум төгрөгийг аймагтай хамтарч хийсэн. За 14 онд бол 700 орчим сая төгрөгийг, за энэ жилийн хувьд бол 100 орчим сая төгрөг тавигдсан. Жилээс жил тутам одоо бас хөрөнгө нь буурсан. За энд бол маш олон байрнуудыг эхний ээлжинд одоо хамгийн их одоо шүдний өвчин болдог, олон жил гар хүрээгөө, тэгээд хүүхдийн зулаа шиг нэмгэрдсэн ийм одоо дулааны шугам хоолойтой, ус сугийн шугам хоолойтой энэ байрнуудынхаа инженерийн шугам хоолойнууд бүгд нь засч дууссан. Зөвхөн энэ инженерийн шугам хоолой зассныхаа үр дүнд тухайн подволыг бүрэн иж бүрэн цэвэрлж, хуучин лагнаас нь салгах, буцаа тэр орц подволд бол ямар нэгэн байдлаар иргэд орж амьдрахгүй байх, нөгөө талаар нуур нохоо үүрлэхгүй байх. Энэ одоо боломжуудын бүгдийг сөөх, багийн захиргатай хамтарч хийснээр үр дүнгээ өгсөн гэж бодож байгаа. За энэ инженерийн шугам хоолойн засварын ажлыг бол ер нь бол жил жилдээ бас бид нар хийх ёстой юм байна гэдэг дээр их анхаарал хандуулж ажиллаж байгаа. За өнгөрсөн 4 жилийн хугацаанд 3 жилийн хугацаанд орон сууцны хороолол бол нэг хийгдээгүй ажил бол дээврийн засвар үйлчлэгийн ажил байгаа. За өнөөдөр бол орон сууцны дээвэр дээр байнга ус гоождог, засварсан мөртлөө ус гоожж байгаа ийм хэд хэдэн байрнууд байгаа. Гэхдээ энийг бол өнгөрсөн 2008-аас 12 оны хооронд засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нэлээдгүй одоо хэд хэдэн байрны дээврийн асуудлыг зассан учраас бид нар энэ 4 жилдээ бол орон сууцны дээвэртэй холбоотой асуудлыг ярихгүйгээр зөвхөн инженерийн шугам хоолойны засварыг одоо хийя гэдэг энэ одоо тохиролцоонд хүрснийхаа дагуу энэ ажлууд хийгдсэн. Тэгэхээр иргэдээс гарсан саналын дагуу хийгдсэн ажлууд бол бас нэлээдгүй чамлахааргүй байгаа гэж одоо бодож байна. Ерөөсөө иргэдийн нийтийн хурал багийн иргэдтэй уулзж хахад иргэдээс газар дээр нэрж үзэж танилцааж за хурал хийж яхаараа энд ирээд одоо бас бидний санал бодлыг сонсооч гэдэг бас асуудлууд гардаг. Тухайлбал өнгөрсөн жил санаж би мөрийн хөтөлбөрийн тайлангийн хурлаа хийгээд явж хахад 15 дугаар баг дээр иргэд та одоо тэр хурлын зааланд хурал хийх биш манай энэ одоо бодитоор газар дээр ирээд асуудлыг шийдэж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан. 9 дугаар хэсэг санжинда 15 дугаар багийн утсан тэр өдөр бас бороотооч өдөр байсан. Гадаа нь очиход бол бас тэр хавийн одоо нэг 10 орчим айлын иргэд цугларсан. Бидний энэ орчин бол одоо хүн машин явахын аргагүй юм одоо шавар шалбагтай хэцүү байна. Энийг одоо шийдвэрлэж өгөөч гэдэг хүсэл тавьжсэн. Тэгэхээр ер нь бол иргэд маань бас ингэж бодоод байдаг. Засаг дарга төр захиргааны байгууллага бол одоо тодорхой хэмжээний хөрөнгөтэй. Тэр хөрөнгөөрөө бол одоо тухайн асуудлыг шийдэж яваад байдаг гэж бас боддог. Гэтэ яг одоо бодит амьдрал дээр бол бид нар тийм боломж байдаг. Тухайлбал одоо засаг дарга бол орон нутгийн хөгжлийн сан бол жилийн өмнө төлөвлөсөн ажил дээр яг одоо иргэдээс гарсан саналын дагуу шат чатны хурлаар явж иж асуудлыг шийдээд зөвхөн тэр ажиллаа л хөрөнгө гаргана. За яг өөрийнхөө мэдлэлд бол сумын засгийн нөөц хөрөнгө гэж байдаг. Гэхдээ тэр нөөц хөрөнгөөр бол гинтийн аваар осол, байгалийн гамшигт үзэгдэл, за бусад юу гэдэг мэдээж одоо маш л олон бэрхшээлтэй асуудал байна. Нэг тэмцээнд явах гээд нэг хүүхэд ирэхэд 5 сарны дэмжлэг үзүүлэх ч юм уу тийм ийм байдлууд дээр тэр хөрөнгө маань гардаг. Тэр нь ч өөр баг жилийн одоо 30 орчим сая төгрөгийн хөрөнгөтэй. Тэгэхээр бусад асуудал дээр бид нар одоо бас иргэдээс тавьж байгаа асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байдаг.
Иргэд юу гэж харж байгаа гэхээр мэдээж л төр захиргааныхаа байгууллагатай одоо дарагдаал ханджуул асуудал шийднэ л гэж ойлгож болдог. Тэгэхээр энэ дээр бол бид нар нөгөө одоо түрүүний миний ярьсан хувийн хвшлийн оролцоо, хувийн хвшлийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллах одоо тэр асуудлууд их чухал байна. Тухайлбал яг энэ одоо саний миний хэлдэг 15 дугаар дээр очиод юу бодож ирсэн гэхээр за одоо дарханд том аврын машин техниктэй ямар компани байдаг вэ л гэдэг хамгийн түрүүнд толгоонд бодогдчихсон. Ингээд бид нар бол хятадын хөрөнгө оруулалтаа SMG гэдэг компанид хүсэл тавиад газар тавьж үзүүлсэн. За энэ компанийн бол харин бидний хүссний дагуу, бидний шаардсны дагуу энэ одоо 300-аас 400 м орчим замыг маш сайхан хатуу хүчилттэй болгоод бүр хайрган юм зам болгож хүлээлгэж өгсөн байж байгаа. Тэрний иргэдээс гарч байгаа саналыг бол бас болж өгвөл газар дээр шийдээд явахыг хүсдэг. Саяхан одоо хэд хоногийн өмнө санаж бас 15 дугаагийн хуучин онгоцны буудал ховдын орол гэж хэлдэг те. Тэнд бол одоо бас машин техник явах боломжгүй үеийн ус тогтцсон. Явган бол үнэхээр явах боломжгүй. Нийтийн тээврүүл үзүүлэх бас боломжгүй болсон. Энэ нөхцөл байдал тарх газар дээр нь очиж танилцсан. За энэ Мангэрт номингийн чиглэлд манай Тэсчев компани бол таксины үйлчилгээг эрхэлдэг. Нэг өдрийн 3 цагийн тооцоогоор бол өглөө 7-оос 7:40 хооронд явтал 60-70 машин бол энэгээр явдаг. Бүртгэлтэй бүртгэлгүй зүгээр хувийн одоо хүмүүс нийлсэн. Тэгээ өнөөдөр хамгийн гол тулгамдж байгаа асуудал бол энэ 15 дугаар багийн энэ онгоцны буудлын Мангэрт эцсийн чиглэлийн энэ зам. Яг зөвөр газар дээр нөхцөл бол одоо өнөөдөр өөр энэ 15 дугаагийн энэ сонгоцны буудал, хуучны сонгоцны буудал гэж нэрлэдгээс энэ цаашаа бол ховдын орол руу явган хүн машин тэрэг бол явах үнэхээр боломжгүй болсон энэ дүр зураг харагдаж байна. За энэ бол энэ бүтэн энэ зунжангаа үргэлжилсэн 2-3 удаа өвчтөй орсон борооны улмаас үүссэн ийм байдалтай байна. Тэгэхээр бид нар бол сая газрын албаны хүмүүстээс цох хариултыг авж байгаа нь энд бол нөгөө алстаа шарын гол хүртэлх авцамын тараасан зураг хийгдсэн байж байгаа. За энэ ажил бол нэлээд бас нааштай явж байгаа. Тэгэхээр тэр тараасаас гажихгүйгээр тэр тараасан дагуу за эхний ээлжинд ямар ч гэсэн энэ үер ус тогтоод байгаа энэ даланг одоо байхгүй болох машин тэрэг явах нэг шорон сайжруулсан шорон замыг бий болгох. За энийг бол мэдээж дархан хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудаа хандаж одоо хөөцөлтний үр дүнд одоо хийх юм боломж байна гэд ярилцаа зогсож байна. Яагаад энийг хэлж ийм гэхээр одоо өнөөдөр яг орон нутагт бол өөрөө ийм хөрөнгө гаргаад шууд ийм асуудлыг шийдчих болцоо байдгүй. Тэгэхээр бид нар бол яалтчгүй хувийн хвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудаа хамтарч ажиллах одоо ийм шаардлага тулгарч байна. Тэгэхээр эхний эндээс бол ховдын орол хүртэл 700 м зам байна. Тэгээ эхний ээлжинд бол яг энэ асуудал үүсгээд байгаа машин тэрэг явах боломжгүй байгаа энэ нуур цөөрөн болоод байгаа энэ шавар шахуу үүсгээд байгаа нэг 400 орчим метр замыг бол одоо сайжруул засах. За энэ ажлыг одоо хөөцлөхөөр одоо өнөөдөр бас газар дээр нэрээ танилцсан явж байна. За 2013 онд санагдаж байна да. Орос улсны хорооллын иргэдтэй бас газар дээр бид нар иргэдийн нийтийн хурал хийгээ явж хахад хэд хэдэн асуудал гарч ирсэн. Газартай холбоотой. Тухайлх юм бол яг энэ 13 оны иргэдийн нийтийн хурлыг хийгээ явж хахад 9 дугаар багийн 4-5 дугаар байрны голд талд гараж байгуулна гэдэг одоо компани ажлаа эхлүүлэх гээд иргэд нь одоо зөвшөөрөхгүй гэдэг одоо хоорондоо маргаан бий болж исэн асуудыг тодхон санаж байна. За зүгээр аймаг орон нутгийн бодлого бол өнөөдөр үнэхээр хотл усан хойно газрын асуудал үнэхээр хүнд. Нөгөө төгөөр өсний нэмэгдэж байгаа хэрэгцээгээд авах юм бол бид нар мэдээж одоо хуучин шиг нэг дөрвөлжин авт гаражууд бариад ах хотын өнгө үзэмж газрын талбай хэмжээгээрж тэр боломжгүй. Тэгэхээр энэ далд гараж гэдэг зүйлийг бол бодлогын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ хамгийн гол нь бол тухайн газар өөрөө иргэдийн нийтийн үзэмжлэлийн талбай учраас заавал иргэдээс санал авсан байх хэрэгтэй гэдэг дээр бол бид нар хатуу зогсож байгаа. Тэгэхэд яг энэ дээр бол мэдээж аймагаас нь бол аймаг ерөнхий бодлогоор бол талд гараж байна гэдээ шийдтсэн. Гэтэл иргэдний сэргүүцээд байгаа асуудлыг бол бид нар эргэж үзээч гэдгийг одоо аймгийн даргад хүсэл тавиад шийдвэрлэж чадсан. Ингээд 4-5 дугаар байрны голд байгаа тэр талбайг бол бид нар дараа жилд нь бол хүүхдийн тоглоом хийж бүрэн талбай болох ажлыг орон нутгийн хөгжлийн сангараас хийж хэрэгжүүлж дууссан. Тэгэхээр энд бол тэр компаниг бол буруутгахыг хүсэхгүй байна. Тэр компани бол мэдээж бүтээн байгуулалтын ажлыг дээр нь тоглоомын талбайтай доор нь иргэдэд хэрэгтэй бас авт гаражийг байгуулчихъя гэдэг энэ саналыг тавиад байгаа. Улаанбаатар хотод бол энэ мэдээж амжилттай хэрэгжиж байгаа. Гэтэл дарханд өнөөдөр бас яг энийг хэрэгжүүлээд иж бүрэн явж байгаа нь бас хараахан эхлэегүй байгаа учраас иргэд бас тийм хүлээлт айдас байгаад байна л д. Яагаад энийг хэлээд нэхэр одоо хуучин хорооллын онцгой салбар дээр яг ийм асуудал одоо бий болчиход 3 жилийн өрөг үзэж байгаа. Анх баригдахад нь бид нар бас хэлж ирсэн. Мэдээж газар бололтыг бол манайхаас хийгээгүй. Гэхдээ бид нар бол анх энэ ажлыг эхэлж байхад нь холбогдох албаны хүмүүст нь хэлж ирсэн. За энэ бол Дархан хотод баригдаж байгаа анхны талд гараж байгаа. Эхнийх нь зөв яваад голдролоор явчих юм бол дараагийнх дээр нь иргэд өөрөө сэтгэл зүйн бэлтгэлтэй байна. За болдсон байна. Нэрээ энэ их зөв юм байна гэж хүлээж авна. Гэтэл одоо яг энэ анхны баригдсан талд гараж маань өөрөө 3 жилийн өрөг үзэж байгаа боловч хүүхдийн тоглоомын талбай байгуулаагүй. За иргэдийн одоо бас
бухимдлыг төрүүлсэн юм байдал бий болчиход байгаа нь өнөөдөр дараханд одоо дараагийн баригдах юм 70 гаражийн асуудлыг бол бас зогсоож байгаа ийм хэлбэр болж байгаамаа гэж бодож байгаа. За яг энэ асуудлууд бол үргэлжлээд 39 дугаар хуучин оролын 39 дугаар байр, хуучин дархны 5 дугаар багийн 22 дугаар байр, 2 дугаар жараа айл гэж ярьдаг да бид нар. Эдний гадаа бас өргөлсөн. Бас одоо ингээд талбайгийн зочид буудлын хэлбэрээр авч ашиглах хуучин дарханд болохоор 2 дугаар жараа айлын гадна талын талбайг манай гандангийнхан байнаас хашаага сонгож барих ийм асуудал иргэдийн хооронд маргаан үүссэн. Бид нар газар дээр нь очиж бас иргэдийн хурлын зохион байгуулж аймгийн даргад одоо эрх бүхий байгуулахад нь хүсэл тавьснаар бол энэ газруудыг бол чөлөөлж чадсан. За чөлөөлөөд зүгээр орхисонгүй бид нар дараа жил нь бодлогоороо одоо сумын орон нутгийн хөгжлийн сангаараа хүүхдийн хийж бүрэн тоглоом мэдлэгтэй болгож өгснөөр бидний бас ажил үр дүнгээ өгсөн бодиттой ажил болсон гэдгийг би бас хэлхийг хүсэж байгаамаа. Аймаг сумын цэцлэгийн үйл ажиллагааны хөтөлбөрийн нэг чухал заалт бол өөрөө сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүртээмжийг одоо 90-с дээш хувьд гаргана гэсэн том заалт байна. За би бол бүр энийг 95-100% хүргэж чаднаа тийм боломж нь байна гэж харж байгаа. За энийг бол зөвхөн одоо дархан сумаа санаачлаад хийсэн гэж би одоо хэлхийг хүсэхгүй. Энд маш олон байгууллагууд оролцож байгаа. Нэгдүгээрт бол эцэг эхлээс эхэлж байгаа тухайн цэцэрлэг сургуулийн багш ажилтнаас удирдлагаас шалтгаалж байгаа. Дээр нь аймаг сумын удирдлагууд боловсрол соёлын газар за хамгийн гол зүйл нь бол улсын хурлын гишүүд маань энэ дээр маш их дэмжлэгтэй ажиллаж байгаа. Би одоо оцсон газар болгонд нэг зүйлийг хэлж байгаа. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг хөгжүүлэхэд бол 4 бодлого барьж ажиллаж байгаа гэж. За нэг дэх бодлого нь бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр цэцэрлэг сургуулийг байгуулъя гэдэг. Энэ бодлого маань бол амжилттай хэрэгжсэн. Дархан хотод миний мэдхийн сүүлийн 15 орчим жил бол шинээр цэцэрлэг сургууль баригдаагүй. Тэгэхээр энд бол саяны өнгөрсөн 3 жилийн хугацаанд 3 цэцэрлэг зөвхөн Дархан хотод. За Шаранголыг оруулбал 4 цэцэрлэг баригдсан. За тухайлбал бидний нэрлэдэг 7-8 дугаагийн дунд энерги зохицлын дэргэд 100 хүүхдийн цэцэрлэг шинээр байгуулагдсан. За Тосгоны гэр хорооллын 1-р баг дээр 150 хүүхдийн цэцэрлэг байгуулагдсан. За Мангартад сая 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орсон. Дандаа төлбөртэй хувийн цэцэрлэгт явуулдаг байсан. Тэгээ одоо энэ баг дээр ийм цэцэрлэг нээгдээд одоо маш сайхан байна. 2 хүүхдээ оруулж байгаа. Тэгээ илүү их цаг зав гаргаж биднийг ажил хийхэд нь бас туслах юм болов уу гэж бодож байна. За дахиад одоо энэ ондоо багтаагаад Мангартад мөн 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орохоор ажиллаж байгаа. За энэ бол улсын төсвийн хөрөнгө оруулалтыг бид нар аймаг орон нутгад татчих шингээж байгааг нэг том илрэл. Хоёр дахь бодлого нь бол хувийн хвшлийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг дэмжиж ажиллая гэж. Үнэхээр хувийн хвшлүүд бол өөрсдөө хөрөнгө гаргаад төрийн нуроноос маш том ачааг үүрж байгаа. Дархан хотод өнөөдрийн байдлаар 18-19 одоо хувийн цэцэрлэг ажиллаж байгаа. Энэ нийтдээ бол одоо сургуулийн боловсролын байгууллагад хамрагдж байгаа хүүхдүүдийн бараг 15 орчим хувийг хамрагдж байгаа гэсэн миний тооцоо байна. Тэгээ эдгээр маань өнөөдөр Улаанбаатар хотын өмнө ханшаар биш. Үнэхээр одоо дарханд бол боломжийн хэмжээний хамгийн сүүлд нэгдсэн цэцэрлэг бол 100 сая төгрөгөөр одоо хүүхдээ авна гэж бид нар танилцуулж гисэн. Тэгээ энэ бол бас үнэхээр дархны иргэдэд бас их таатай орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа. За хувийн цэцэрлэг зөвхөн одоо хөрөнгөний мөнгөний хойноос хөөцөлтөд өгөх бол бас үгүй. Цэцэрлэг болгон өөр дээрээ бас нэг ангийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх анги, за тухайн багаасаа амьдралын боломж таараа хүүхдүүдийг хүн төлбөргүй сургах дандаа ийм ангитай байгаа. Энэ өөрөө бол энэ хувийн цэцэрлэгүүдийн холбоо, хувийн цэцэрлэгүүд маань одоо нийгэмд одоо үзүүлэх нийгмийн ухамсартай үйл ажиллагаанд бол маш том анхаарал хандуулж ажиллаж байгааг нэг илэрлээ гэж болно. Би энд одоо бүр зориуд зохион тэмдэглэж номын цэцэрлэгийг дурдмаар манай энэ хуучин прокурорын барилга гэж байсан. Энэ прокурорын барилгыг Оросын мэдлийн барилгалд энэ барилгыг одоо түрээсэлж авч ашиглалтанд оруулаад за эрхлэгчээр манай хуучин 1-р цэцэрлэг эрхлэгч байсан эрхлэгч маань ажиллаж байгаа. Тэгээд доороо бол одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг одоо сурж хүмүүжүүлэх юм орчин нөхцөлийг бүрдүүлсэн. Энд нь одоо эцэгчүүд нь очоод хүүхдүүдэд өдөр хөнжүүлээд дасгал сургууль хийгээд ингээ явдаг. Газар дээр нь очиж танилцчихсан бид нар. Энэ бол үнэхээр одоо хүүхдүүдийн төлөө том хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт ажил хийсэн том жишээ бол инэ гэж одоо үзэж байгаа. За 3 дахь бидний барьж байгаа нэг бодлого бол сургууль цэцэрлэгийн одоо байгаа ашиглаж байгаа анги танхимыг ашиглалтыг хүртээмжийг нэмэгдүүлэх талаар бодлого барьж ажиллаж байгаа. За энэ бол их ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл одоо байгаа ашиглаж байгаа сургууль цэцэрлэгүүд төр дахиад одоо анги хэлбэрээр цэцэрлэг хэлбэрээр ашиглаж болох тийм одоо анги танхимыг догчуулж засварснараа бол одоо зөвхөн энэ дээр нэмэгдэх боловсон хүч нь бол тухайн анги хариуцсан багш, туслах багшийн л орон тоо нэмэгдэнэ. Тэгээд бол хүүхдийн тоо нь шинээр цэцэрлэг байгуулснаас илүүтэйгээр одоо нэмэгдэж байгаа нь үнэхээр том үр дүнгээ өгж байгаа гэж хэлж болно. Зөвхөн өнгөрсөн жилийн жишээг дурдахад бид нар Дархан сумын 4-5 дугаар цэцэрлэг дээр нэг анги нээсэн.
12 дугаар цэцэрлэг дээр 2 анги нэгдсэн. Ингээд 4 анги нэгдэнэ гэдэг бол өөрөө ингээд бодох юм бол нэг 120 орчим хүүхдийн хүртээмж нэгдэж байгаа. 120 хүүхдийн цэцэрлэгийг одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэг барихад 1 тэрбум төгрөг шаардлагатай байна. Зөвхөн 1 тэрбум төгрөгөөр барилгаа барина. Тэрний дараа нөгөө сургуулийн эрхлэгч, цэцэрлэгийн эрхлэгчтэй харуул хамгаалалт манаач гэдэг маш их хөрөнгийг бол төсөв шаардна. Гэтэл одоо ашиглаж байгаа энэ анги танхимыг ингэж ашиглах юм бол бидэрт улам илүү боломж байна гэдэг нь харагдаж байгаа. Энэ жил 12 дугаар цэцэрлэг маань дахин нэг анги нээсэн. За эх жил бол дахиад нэг анги нээх боломж нь байгаа. Энийг бол бид нар одоо засаг даргын хуваар, сумын засаг даргын хуваар би одоо бүрэн хариуцж одоо энэ ангийг ашиглалтанд оруулъя гэсэн тооцоодоо судалгаатайгаар ажиллаж байгаа. Олон улсын байгууллагууд бид нар бас хүсэлтэд тавиад хөөцөлдөж байгаа. Ингэснээр зөвхөн 12 дугаар цэцэрлэг дээр бид нар ингээд яриад үзэх юм бол 3 жилийн хугацаанд өөрсдөө хүчин чадлыг 30-аас 40% нэмэгдүүлж чадж байгаа. За энэ жишээг ингээ үргэлжлүүлээд яваад байвал бид нар өнгөрсөн 2014 онд санагдаж байна. Дархан сумын 1-р сургууль 1-р 10 жил гэж байгаа. За 1-р 10 жил бол өөрөө өнөөдөр яг хүүхдийн хүртээмжийн хувьд бол бүрэн гүйцэд анги танхим ашиглаж чадахгүй байж байгаа. Тэгэхээр сургуулийн удирдлагуудаа бид нар ярьж иж энэ одоо анги танхимын ашиглалтыг сайжруулах үүднээс бол нэг давхрын 4 ангийг гаргаж хүүхдийн цэцэрлэгийн анги болгосон. За яг энэ цэцэрлэгийн анги танхим болгож тохижуулах ажлыг бол Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөргөөр санхүүжилж хийгээд за тухайн сургуультай ойролцоо зэрэгэлдээ байгаа 3 дугаар цэцэрлэгийн салбар бүлэг болгосон. Тэгснээр энд бол одоо 100 хүүхдийн цэцэрлэг нэгдэж байгаа хэдий ч тэнд бол тусад нь одоо бас харуул хамгаалалт юм уу эсвэл цэцэрлэг эрхлэгчиж байхгүй зөвхөн салбар бүлэг учраас тэнд хүүхдээ аваа явж байгаа. Бүрэн боломжтой болж байгаа. За энэ бол маш том бүтээн байгуулалтын ажил гэж би хувьдаа харж байгаа. За энэ бол инэрл цогцлбол сургууль дээр бас үргэлжлэж хийгдсэн. Инэрл цогцлбол сургууль дээр бас яг анги танхимын ашиглалтыг сайжруулаад 4 анги тэнд нэгдсэн байж байгаа. За сая 2 хоногийн өмнө бид нар Ширээ нуруунд дээр 13 дугаар цэцэрлэгийн салбар бүлгийг нээлээ. Тэр 13 дугаар цэцэрлэгийн салбар бүлгийг Ширээ нуруунд дээр 3 бүлэг нээсэн. За яг саяны зарчмаар нээсэн. За 2013 онд Ширээ нурууны иргэдтэй их уулзалтаар яг энэ газар дээр нэж хийсэн уулзалтаар хэд хэдэн чухал асуудлыг хүндэж тавьсан. Нийтийн тээвэр, хүүхдийн цэцэрлэг, за зам талбайн одоо сайжруулалт гэдэг. За энэ ажлуудыг бол үе шатад дараалтаагаар хийя гэдэг энэ санал дээр тохирсон. Яагаад одоо өнөөдрийн хүртэл бас Ширээ нуруунд хөрөнгө оруулалт ажлууд хийгддэггүй байсан бэхээр өөрөө үндсэн газар нутг нь бол Сэлэнг аймгийн Сайхан сумын газар нутг учраас орон нутгийн хөрөнгө оруулалт хийгдэх юм боломжгүй яагаад өнөөдрийг хүрсэн. Гэхдээ өнөөдөр энд өөрөө Сэлэнгийн нутаг гээд Дархны иргэд маань одоо 200 орчим өрх энд амьдарч байгаа учраас заашгүй орон нутгийн анхаарал хандуулах хэрэгтэй байна гэдэг шийдэл хүрсэн. За ингээ 2013 оноос хойш бол бид нар аймаг сумын иргэдийн хурлын төлөөлөгчдөөс нь гарсан санал, за багаас нь гарсан саналыг одоо шат нь уламжилж одоо 2 жил хөөцөлдсөн да. 2 жил хөөцөлдөж эцсийн дүндээ энэ жил бол одоо аймгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн салбар бүлэг нээж байгаа нь бол их саашаалтаа нүдэ олсон чухал ажил болж байгаа. За энэ саяны сүүлийн хэлдэг миний 3 жишээ бол гуруула орон нутгийн хөрөнгө сум орон нутгийн хөгжлийн сангаас за дунджаар нэг цэцэрлэгийг нээхэд бол нэг 150-аас 180 орчим сая төгрөг зарцуулж байгаа. Иж бүрнээр нээхэд. Гэтэл энэ хөрөнгийг одоо нөгөө түрүүний миний хэлдэг усан төсвийн хөрөнгөөр шилжүүлэх юм бол хамгийн багадаа 1 тэрбум төгрөг байна. Тэгэхээр ийм том боломж бидэрт байна. Энэ боломжийг одоо ашиглаж чадсандаа бид нар бас туйлын олзуурах хууштай ажиллаж байгаа гэдэг зүйлийг би бас хэлхийг хүсэж байна. Зөвхөн орон нутгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт гэж ярихаас илүүтэй бид нар аж ахуйн нэгж байгууллагатайгаа за төрийн бүс байгууллагатайгаа хамтарч олон ажлуудыг бас хийж гүйцэтгэж байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. Энэ жилийн үед бид нар Дарханд одоо үйл ажиллагаа явуулж байгаа шашин сум эдийн байгууллагуудтайгаа хамтраад хэд хэдэн чухал одоо нийгмийн тусдаа үйл ажиллагаануудыг зохион байгуулж ирсэн. За ер нь бол жил болгон бид нар энэ ажлыг зохион байгуулж идэг. Өнгөрсөн 2014-13 онд бол сургууль цэцэрлэгүүд рүү нэлээдгүй хөрөнгө оруулалт хийж анги танхимд тохижуулах ажлыг эдгээр байгууллагатай хамтарч хийсэн. За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөр хөндлөх төвийг бас энэ байгууллагуудтай хамтарч бүтээн байгуулж хийснийг санаж байна. За энэ жилийн үед бид нар Дархан хотод одоо донорын цусны төв гэж байдаг. Энэ цусны төвийн донорын төвийн танхимыг тохижуулах, иргэдэд мэдээлэл өгөх тийм төвийг байгуулах ажилд эдгээр байгууллагатай хамтарч оролцсон. За мөн одоо Дархан хотын төрх тасаг, төрх эмнэлгийн гадна талын явгооны зам шатыг одоо засварлах ажлыг зохион байгуулж хийсэн байж байгаа. Гэрэлтүүлэгтэй явгооны замтай шатыг эсэргэн засварлах ажлыг хийсэн. Анх дөнгөж баригдсан цагаас л энэ шатны асуудал яригцаар ирсэн. Тэгээд ялангуяа харанхуй шөнө ямар ч гэрэлтүүлэг байхгүй. Тэгээд өвлийн цагт бол халтаргаа улгаа ихтэй зарим хүмүүс нь бол унж бэртэх тийм одоо асуудал гардаг байсан. За энийг одоо бид нар одоо
засаг дарагт уламжилж хүсэл тавьсны дагуу энэ одоо зам болон энэ хашлага за тэгээд дээрэс нь орчны гэрэлтүүлгийг хийж өгсөн явдалд одоо маш их баяртай байна. За хөдөлмөрийн хэлцтэй хамтарч бас олон ажлууд хийдэг. Хөдөлмөрийн хэлц маань бол ажилгүй иргэдэг төр ажлын байраар хангах яг одоо тухайн мэргэжлийн чиг баримжаа олгох иргэдтэй хамтарч одоо бид нар бүтээн байгуулалт ажлыг хийх боломж бүрддэг. Энэ ажлын хүрээнд бид нар орон сууцны хорооллын энэ замын өргөтгөлийн ажлууд дээр 3-4 газар дээр ажилласан. Тухайлбал та бүхэн мэдж байгаа энэ хуучин хорооллын харагийн голын зам гэж ярьдаг. Харагийн голын замаас хуучин хорооллын байрлууд руу ордог нөгөө уулзуур хэсгүүд маань дандаа нэг машин зөрөх юм боломжтой уулзуурууд байдаг. Энэ дээр бол нэг машин нэгийгээ хүлээх эсвэл хүлээхгүйгээр орсноос ямар нэг аваар усны үсэх ийм нөхцөлийг бүрддэг байсан. Энийг ингээд ажиглаад харж байхад бол өргөдөхөд нэг 2 машин болгочих. Зүгээр ингээд нэг нүдээр харахад бол маш их энгийн амархан харагдаж. Тэгээ энэ ажлыг хийя гэдэг санаачлагыг гаргаад төсөөс бол эдгээр ажил дээр ямар нэг хөрөнгө гараагүй. Бид нар энэ хөдөлмөрийн хэлцтэй хамтарч байгаад ажилгүй ирээдүйг ажлын байраар түр хангаад за бусад байгууллагуудаа хүсэл тавьж байгаад тухайн бетоныг гаргаад ингээд энэ замуудыг бол 2 машин зөрөх хэмжээний болгоод өргөдгсөн байж байгаа. Мэдээж энэ бол нөгөө төсвөөс хөрөнгө гаргаагүй учраас бид нар 100 төгс хийж чадахгүй, бүх зүйлийг шинээр сольж асфальтж чадахгүй. Бетон зөвхөн бетоноор хуучин бордюруудыг авч одоо байрлуулж хийгээл өмнөхөөсөө бол ямар ч гэсэн 2 машин зөрөх хэмжээний болгож хийж байгаа. Энэ ингээ хийцэн байхад бол зарим иргэд одоо их буруугаар ойлгодог л доо нөгөө төсвийн мөнгийг өргөө зарцуулаад хуучин юм ашиглаад тавьчлаа та нарын дээр ч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ дээр бол иргэд манаас ойлгосоо гэж би зөрөд хүсэж байгаа. Болж игэл одоо байгаа нөхцөл боломжийг жоохон сайжруулад байгаа нөхцөл боломжийг ингээд орчныг одоо сайжруулах юм боломж байна гэж бид нар хараад байгаа. Ер нь хуучин энэ баригдсан барилга байгууламж руу орж байгаа энэ уулзуур гарцууд дандаа нэг машин зөрөх юм боломжтой гарцуудыг бүтээн байгуулсан байж байгаа. Тэгээ энийг бол одоо бид нар цаашдаа хийж байгаа орон сууцны оролдолт хийж байгаа автозам өргөтгөлийн ажлууд дээр бол их анхаарч ажиллая гэж бодож байгаа. Тухайлбал бид нар одоо энэ өнгөт хороол 21 дугаар хорооллын автозамыг хийя гэдэг энэ санаачлагыг гаргаад 2 дахь жилдээ явж байгаа. Одоо энэ жил хүчилтэй ажилт нь хийгднэ гэж бид нар бодож тооцоолж байгаа. Өнгөт хороол маань өөрөө онцлогтой л доо социализмын үед баригдсан хамгийн сүүлийн хороол. Тийм учраас нөгөө хороолын доторх зам талбай авч зогсоолуудыг бүрэн шийдэж өгч чадаагүй. Зөвхөн орон сууцнууд нь дутуу баригдаад орхидсон. Тэгээс хуучин нөгөө зах зээлийн систем шилжээд иргэд аж ахуйн нэгж байгууллагууд худалдаж аваад зөвхөн орон сууцаа заснаас биш гадна талын төвчлөлтэй ажлуудыг орхитуулсан ийм хороол байдаг. 330 дугаар ангийн энэ офицеруудын байр гэж байдаг. Энэ байрны гадна тал бид нар бас тамгын газрынхаа ажилтнтайгаа хамтраад хүүхдийн тоглоомын талбайг одоо иж бүрднаар нас миний хүүхдийн тоглоомын талбайг байгуулах ажил маань одоо хийгдээд энэ байгууллагын 10 жилийн хойд бас тохиолдуулаад хийж өгсөн. Энэ ажил маань тун удахгүй дуусч байгаа. Гэх мэтлэн одоо олон ажлуудыг дурдахыг хүсэж байна. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдлүүгээ хандаж бас бид нар энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх тэдгээр усууд зөвхөн одоо нийгмийн нэг талд гарах биш бусад жирийн иргэдтэй ажиллаж хөдөлмөрлөх хүсэл эрмэлзлийн одоо хангах зорилгоор бас хэд хэдэн ажлууд хийснийг бид дурдахыг хүсэж байна. Дархуул аймгийн нийгмийн ард Монголын залуучдын холбоо түүний дэргэдэх энэ бриллиант гэдэг төвийнхэн сая энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийг одоо догчуулах засварын үйл ажиллагааг нь иж бүрэн хийж өгч хүлээлгэж өгч байсан харагдаж байна. Энэ бол үнэхээр бас энэ нийгмийн одоо нэг зорилгод бүлэгт хандж хийж байгаа томоохон ажил гэж хэлж болно. За энэ хавар санагдаж байна. Дархан сумын 3 дугаар агийн иргэн Жанчуу гээд тэрэгцэртэй залуу байгаа. Гэр бүлийн хүн одоо 330 дугаар ангид ажилладаг. За энэ хоёр залуу өөрсдөө хоёулахнаа нийлээд тэрэгцэртэй сууж байгаа залуу маань бодоо хөрөөдөөд барилга бариад дэлгүүр нээх гээд одоо явж байгаа ийм дүр зурагтай бид нар газар дээр нууж танилцж үзчихсэн. Үнэхээр тэр залуучуудаар бахархахгүй байхын аргагүй байсан. Ингээд бид нар аж ахуйн нэгж байгууллагуудад хамтсан манай Дархан ус сууг нийгмийн ард Монголын залуучдын холбоо Дархан Минж гэдэг олон байгууллагууд хамтарч оролцсон. Энэ барилга байшингийг босгож иж бүрэн дэлгүүр болох тэгээд дэлгүүрийн одоо хүлээлгэж өгөх нээлттэй ажиллагаанд оролцчихсноо би тодхон санаж байна. Гэх мэтчлэн одоо олон жишээнүүдэд дурдж болно. Зарим зүйлийг бас орхитуулсан баг. Дархан хотод бол олон сайн үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллага залуучууд байгаа. Энэ залуучууд маань улам ажиллагаагаа идэвхжүүлж нийгмийн тусдаа олон нийтэд хүрсэн ажлуудыг зохион байгуулахад бид нар хамтарч оролцоход бэлэн байна гэдгийг бас илэрхийлжлэхийг хүсэж байна. Бид юуны төрөнд бол өнгөрсөн 3 жил хийгдсэн ажлуудаа иж бүрэн дуусгах тал дээр нь анхаарал хандуулж ажиллана гэж бодож байгаа. Тухайлбал одоо энэ дээр дутуу орхицсан маш олон ажлууд байгаа. Түрүүний таны хэлдэг үр дүнгээ үзэж чадаагүй ажлууд байгаа. Тэр 5-4 дугаар байрны урдлын тэр авцгасвал өнөөдөр яагаад усаар буцаад дүүрээд байна. Энийг бид нар ингээ хаях биш. Тэрийг иж бүрнээр нь дуусгах тал дээр анхаарал хандуулж ажил хий гэж бодож байгаа. За гэр хорооллын гэрэлтүүлгийн ажлууд маань дуусаагүй явж байгаа.
3 жил дамжсан мөртлөө хөрөнгнөөс болоод ингээд одоо дахиж шин юмнууд эхэлж одоо олон нийтэд одоо юу гэдэг нөгөө сөргөөр хэлэх юм бол одоо шоудах биш эхэлж хийгдсэн ажлуудаа иж бүрэн дуусгах тал дээр бодлого барьж ажиллана гэж бодож байгаа. Тэгээ миний нэг баримтлаг зарчим бол би багийн дарга нараас хэлдэг. Манай бүх багийн дарга нар бол улс төрийн албан тушаалтангууд. Багийн дарга, засаг дарга, энэ сумын засаг дарга ялангуяа энэ оффист суугаад ах шаардлага байхгүй. Хүн бол одоо зарим үед одоо ажил дээр байхгүй нэг шүүмжлээд. Би бол эсрэгээр нь боддог. Яг тэр проблемтай байгаа асуудлууд юу вэ? Асуудал хаана вэ? Тэр газар дээр нь очиж ажиллаж нэг ч гэсэн асуудлыг, нэг ч гэсэн иргэний асуудлыг газар дээр нь шийдвэрлэж явах хэрэгтэй гэдэг ийм зарчим бодлогоор ажилладаг. За таны хэлсэний хэлдгэр бол сонгуул хүртэл бол яг л ийм зарчмаар ажиллана. Гэхдээ энэ бол сонгуул өгдөж байгаа юм уу? Сонгуул зориулж байгаа ажил өөрөө биш. Сонгуул хүртэл би бүрэн эрхээ хугацаанд байх хугацаанд нэг ч гэсэн иргэний нэг дорж гэдэг хүний газрын асуудлыг шийдэж өгөх юм уу? Эсвэл дулмаа гэдэг нэг хүний цахилгаантай холбож чадахгүй байгаа цахилгааны холбоод өгд юм уу? Нэг иргэн газар тариалал эрхлэх гэдэг тахт нь тэнд нь очиж газар дээр нь үзээд сум хөгжүүлэх сангаараа дамжуулаад нэг зээл олгочих юм уу? Ийм л бодиттой ажлыг хийж одоо нэг иргэнд ч гэсэн тусдын болох юм бол миний одоо энд байсан засгийн үйл ажиллагааны хөтөлбөрийн маань гол үндсэн утга агуулга нь энд оршноо гэж би хувьдаа үзэж дүгнэж байгаа. За энэ жилийн үед бол биелэлтэй хараахан гаргаж дуусаагүй байна. Одоо манайхан бол гаргаж байгаа. За энэ биелэлт бол өөрөө 4 жилийн өмнө тавьсан зорилтоо хэрэгжүүлж ажиллахын төлөө явдаг. Ерөн засгийн үйл ажиллагааг бол энэ мөрийн хөтөлбөртөө уялдуулж өөрөө ажлаа зохион байгуулж хийдэг. За энэ бол өнгөрсөн жил бол яг одоо 2 жилийн дараагаар үзэхэд бол 50 орчим хувьтай явж байсан. Энэ жил бол миний тооцоогоор нэг 70-75 хувьтай байх болов уу гэж би тооцоолж болж байна. Гэхдээ энэ бол өөрөө хяналтын багаараа дамжуулдаг, аймаг дээр бас нэгтгэж шалгаж үздэг. Тэгжээж энэ дүнд онцоо гарч иргэдийн хурлаа баталгааждаг учраас одоо урьдчилж хэлэх бас боломж байхгүй байна. Тэгэхээр зөвхөн миний түрүүний хэлээд байдаг бодлого бол энэ мөрийн хөтөлбөртөө уягдаж эннийхээ хүрээнд ажиллахаасаа гадна газар дээр нь очиж иргэдийн асуудлыг шийдвэрлэх ёстой, судлах ёстой, нэг ч гэсэн иргэний асуудлыг шийдвэрлэсэн нь бол одоо миний ажлын үр дүн гарнаа л гэж би хувьдаа үзэж бодож ажилладаг да.